За сайн байцгаана уу та бүхэндээ гэгээ өглөөний мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 21 болж байна. За тэгэхээр энэхүү бичлэг маань юунд зориулагдж байна вэ гэхээр өдөр тутмын зурхай боловч яг миний өдөр тутмын зурхай нарийн мэдээллүүд Instagram хаягаар минь орж байгаа. Яг одоо яг юу явуулах гэж байна гэхээр өнөөдөр маш гайхалтай үйл явдал болж байна. Санжир гариг маань хоньны ордод байгаа шүү дээ, тийм ээ, зөмөрөө мэдчихэж байгаа. Тэгээ хоньны ордод байгаа далааван гаригтайгаа 0 хэмдээр одоо ингээд холбоо үүсгэж байгаа. За энэ нэрийг болохоор юунд нөлөөлөх вэ гэхээр улс төрд нөлөөлнө. Одоо биднээс одоо бүр ингээд хайв хол тавччихсан тийм үү? Одоо бүр хэдэн жилийн дараагаар тэгээ бүр 10 20 жилийн дараагаар эхлэх одоо бидэнд нөлөөлөх тэр суур энерги тэр өөрчлөлт өнөөдөр ингээд тавигдчихж байгаа. Ялангуяа энэ энергитэй холбогдож байгаа одоо тэр улс төрийн том шийдрүүд дээ штэ. Яг энэ үед маш ихээр одоо өөрчлөгдөж, хувирж одоо тэр гэрээнүүд батлагдаж байдаг байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн байдлаар өнөөдөр маргааш гэд те одоо энэ 2 өдрүүдэд маш том одоо өөрчлөлтүүд явагдах нь тодорхой. Яагаад гэхээр энэ дээд гаригууд буюу одоо бидний өдөр тутам хоорондоо хийгээд дээдэг тэр энерги солилцоо биш байхгүй юу? Дандаа бидрээс бүр ингээ хавь дээгүүр явагддаг тэр том энерги холбоос өнөөдөр нийлжсэн байгаа учраас өнөөдрийн энэ том холбоос ирээдүйд бидэнтэй айгүй сайхан үр дүн авчрах болтугай гэдгийг одоо цөмөөрөө дор бүрнээ залбирч байгаа, хүсэж байгаа одоо тийм өдөр байгаа юм аа. За тэгээд цөмөөрөө өнөөдөр маргааштай ингээд айгүй сайхан залбирах хэрэгтэй, таслаа хийх хэрэгтэй. Ирээдүйн хоочтмонтэй бид нарт ингээд зөв шийдвэр гаргаасаа гэдгийг одоо хүсэх хэрэгтэй. Ийм өдөр байна аа цөмөөрөө. Тэгэд энэ өдөр ялангуяа өнөөдөр шин санжир гараг тохиож байгаа тийм үү? Санжир гарагчаан одоо ямар чухал гараг гэдгийг бүгдээрээ маш сайн мэдж байгаа тийм ээ. Бидний үлийн үрийг, үлийн энергийг давхар тээж явж байдаг гараг байгаа. За тэгээд ийм байна да манайхаа. За тэгээд бүгдээрэнд нь хагас өдрийн мэндийг хүргэе. Бүгдээр нь баярлалаа. Баяр та.